За даваа гэвч одоо ингэ сургуулийн шилдэг сурагч болчихсон шүү дээ. За өшөө хичээгээрээ амжиж. За баярлалаа шаа. За баяр хүргэе. Яа, хичээсний үр дүн гарлаа штэ найз. Харин тийм ээ. Заявч багшнаас хэлгүй биш. Ингээх Тэгээ. Яа, за. Одоо гарын үсгээ өгөөч. Миний гар үсгээс үнэтэй. Оо, за хийх үү? Нэг хууш шүү. Эш чаа, юу ч хямдах юм. Сургуулийн шилдэг оюутан. Гэлээ. Ангийнхаа. Энэ одоо өөрөө юу бодсон? Сургуулийн шилдэг сурагч гэрлээ. За баярлалаа. Харахгүй мандаа. Хичээсэн л дээ. Гэрлээ баяр хүргэе. Хөө баярлалаа. Баярлаа. Чи нэр даалгавар хийсэн юм. Сая гэтээ доор баяр хүргэсэн шүү дээ. Би уулмаас. Таахгүй л таагаад байна л да. Би нөгөө сая доор бас баяр хүргэсэн байхгүй юу? Баяр хүргэсэн. Хүн гэхдээ ийм амархан хамраас хөж болд юм бах та. Хөөе. Ангийнхаа хүн хичээсэн хичээгээгүй шилдэг сурагч болж болдгийм шүү дээ. Тэ гэрлээ. Би энийг авах гэж өдөр шөнөгүй яаж хичээснийг та нар бүгдээрээ мэднэ үсттэй. Хөөе дараа жил бунцгаа чи шилдэг сурагч аваарай заяа. Боломж байгаа шүү дээ. Ой цацарлаа чи яагаад байгаа? Чи ч гэсэн тэрний дараа жил аваарай за. Та нар бүгдээрээ ээлжлээд нэг жилээр нь авчаарай заяа. Яагаад гэхээр та нар бүгдээрээ баян аав ээжтэй. Гэрлээ баян аав ээжтэй болохоор энэ удаа авчлаа штэ. За. Минийс одоо юу яриад байгаа юм бэ? Ялгаагүй л айлын хөөрхөн хүүхдүүд сураад л ээж нэг ингэдэг юу баян маян гэд балаа юм яриад байгаа юм бэ? Чи хичээсэн. Гэрлээч хичээсэн. Өө болжи. Би зүгээр та нартай нэг ангид байж чадахгүй. Миний амьдралын төвшөө өөр. За юу гэрлээ. Цацаа өөй, юу яриад байгаа юм бэ найзаа? Чи яагаад байгаа юм бэ? Өө цацарлаа. Цацаа өөй. Анаа уучлаарай. Юу гинэ? Уучлаарай. Олон хүнийг тэрхэд мухаагүй хэлсэн. Гэтэ яг үндэ би чамд үнэхээр хатаархаад байдаг байхгүй юу? Яагаад? Надаа байхгүй бүх юм чамд байдаг. Би яалтчгүй чамтай өөрийгөө харьцуулчаад байдаг байхгүй юу? Танаа аав ээж хоёр чинь чамайг бүх юмар маш хангалуун сайхан дэмждэг. Чиний бүх юмний чинь ард аав ээж хоёр чинь байж идэг. Гэхдээ сургууль дээр ирлээ гэд чамайг дандаа дэмжих чиний хажууд бат зогсох найз байдаг. Харин надаа байхгүй. Яг тэгэхээр би болохоор яг үндэ манай 2 ажил хийж намайг энэ сургуульд сургадаг. Ээж маань өвчтэй, хэвтэрт байдаг. Би өдөр шөнөгүй хичээлээ давтчихээж л ингэж суралцж байна. Яг үнэндээ хүн болгонд л өөр ингэсэн зовлон байгаа. Миний царай юуны төлөө хичээж хинтээ өрсөлдгөө гэдгээ сайн бодох хэрэгтэй хаа. Чи ганцхан миний гадна талыг л харсан юм шиг байна да. Ямар тэнэг юм бэ?